Цэргийн бааз руу гинт олон тооны догшин араатнууд дайран орж ирэв. Тэдний сүйтгэх хүч асар их бөгөөд сум нэвтрэхгүй, ир халтшгүй байлаа. Цэргийн хуаран даяар хэсэг зуур аимшигт хашгираан зуурайтав. Төгсгөлгүй цөхрөл аврах том тор мэт. Бүх цэргүүдийг нүмрэн авлаа. Байдлыг улам дордуулсан зүйл нь эдгээр араатнуудын удирдагч нь оюун ухаанд Европосын хүчтэн байв. Түүний хөдөлгөөн бүр ертөнцийг сүрүүлэхүйц хүчтэй байлаа. Хотын оршин суугчид яаж яваад эдгээр халдагчдын дургүйг хүргэчихсэн юм бол энэ бүхэн өмнөх удаагийн цуврал хачирхалтай үйл явдлуудаас ихтэй байдлыг улам дордуулахгүй тулд цэргийнхэн хүч түрэн орж ирж хотыг бүрэн бүслэн хаав. Ялангуяа эсрэг ертөнцийн үдийг маш чандлан хамгаалж байлаа. Хэнийг ч ойртохыг хориглоно. Гудамжинд гарсан 4 ан цавыг мөн зузаан төмөр хавтангаар таглжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хотын иргэд аажмаар дасан зохицов. ертөнцөөс тусгаарлагдсан амьдралд зөвхөн Робин л хаяа нэг радио нэвтрүүлгээрээ хідэн үг хэлж гомдлоно. Энтхийн шиг зэрэг иргэдийн харьцаа өндөр газар өөр хаанч байхгүй байх. Энэ удаад дахиад ямар нэг цэрийг алдчихсан юм болов уу бүү мэд. Радио холбоонд гинт ноцтой саатал гарлаа. Стив арга буюу Дастинаас тусламж хүсв. Гэтэл дүүгийнх нь хариулт тун таагүй байлаа. Зааварчилгааг нь өөрөө сайн харж шалга гэж хэлв. Тэгээд тамхины галын сүмгийн цамцаа өмсөд сургууль руу бардам алхан орлоо. Өмнөх гамшийн үеэр хохирол дэндүү их байсан. Иргэд бүх өөр бухимдлаа. Тамхины галын сүм рүү чиглүүлж байв. Эддийн амиа зориулж бүгдийг аварсан. Гэтэл эцэст нь түүнийг хорон муу тахилч гэж гүтгэжээ. Дастины дотор гомдол зангирч байв. Хинтээж тааралцсан гомдлохоос өөр аргагүй байлаа. Гэтэл өнөөдөр тэр өөрөөс нь ч илүү сагсан бөмбөгийн багийнхантай таарав. Азар найзууд нь цагтаа ирж гар далайхад бэлэн байсан сагсан бөмбөгийн багийн ахлагчийг хөөж явуулав. Гэвч Дастин талархсангүй. Харин ч найзуудтай гомдож байлаа. Эддийн нэр төрийг цэвэрлэхэд хамт туслаагүй гэж. Гэвч бусад нь Дастинаас хамаагүй хэрсүү байв. Хоппер цагдаагийн даргын зөвлөгөөг мартаж болохгүйг түүнд сануулв. Одоо бүгд л чимээгүй, хүлээцтэй байх хэрэгтэй. Дараагийн ажиллагаанд хизээд бэлэн байх ёстой. Тэдний өрсөлдөгч бол эсрэг ертөнцийн их чөтгөр Викна юм. Харин энэ үед Эливийн хэдийнэ. Цэргийнхний гол бай болсон байлаа. Тэрээр аав ээжтэйгээ хамт хотын зах руу нүүжээ. Мөрөө нуухын зэрэгцээ шаргуу бэлтгэл хийж байв. Нас ахих тусам Эливиний бие бэлтэр болон Европосын хүч нь үзэмж хэмжээгээр нэмэгдэжээ. Хөөрхий цэргийнхэн түүнийг барих гэж оролдох бүртээ. Эцэст нь бүтлгүүтлэр дуустдаг байв. Радио станц дээрх Стив болон бусад нь зөндөө олон зааварчилгааг эргүүлж тойруулж харав. Эцэст нь радио холбооны саатлыг олж тогтоов. Асын зайн дохио дамжуулагчид асуудал гарсан байжээ. Тэд удалгүй холбооны цамхаг дээр ирлээ. Стив Майк хоёр үзэсгэлэнт бүсгүүчүүдийн өмнө гайхуулахын тулд хамаг хүчээ шавхан дээш авирав. Тэд яг л ороон орсон бүх шиг л байлаа. Нэг ямсгаагаар цамхгийн оройд гарч чадав. Хэн нэгний сугалж хайсан дохио дамжуулагчийг засав. Гэтэл доор байсан бүсгүүчүүд хэдийнэ алга болсон байлаа. Тэдний тусгай тээвэрлэгч мөрөө ирсэн байж таарав. Энэ удаад тэр зөвхөн зэвсэг сум хэрэгсэл авчраад зогсохгүй. Мөн нэгэн чухал мэдээ дуулгалаа. Цэргийнхэн өнөө шөнө эсрэг ертөнцийг судлах ажиллагаа эхлүүлэх гэж байна. Бүгдийнх нь нүд сэргэв. Энэ бол их чөтгөр Викнаг болох хамгийн таатай боломж мөн. Эсрэг ертөнцийн үд хаана байгааг мэдэх хэрэгтэй. Цэргийнхэн үүнийг үргэлж хяналттай байлгасаар ирсэн. Энгийн үед тэд ойртогч аргагүй байдаг. Цэргийнхний нарийн төлөвлөгөөг олж мэдсэний дараа Робин радио станцаар дамжуулан урьдчилан тохиролцсон нууц үгээрээ бүх хүмүүс рүү мэдээлэл илгээв. Яг тэр мөчид шахуу Эливийн болон түүний өргөмөл эцэг эхийн гурвал мөн Дастин, Уиллнаар бүгд ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж эхэллээ. Цэргийнхэн оройн 10 цагт эсрэг ертөнц рүү нэвтрэх болно. Тэд 9 цагаас өмнө цэргийн бүсэд очиж бүх бэлтгэлээ базаасан байх ёстой. Уилл болон түүний нөхөд ажиглалт хийх үүрэг хүлээв. Цэргийнхний хөдөлгөөнийг хянаж Хопперт дохио өгөх ёстой. Ингэснээр тэд утаан дундуур цуванд нууцаар нэвтэрч чадна. Харин Робин болон түүний нөхөд эсрэг ертөнцид байгаа Хоппертой холбоо барих үүрэгтэй. Энэ даалгавар амархан мэт харагдавч үнэндээ асар их аюул нуугдаж байлаа. Хоёр ертөнцийн дохиог нэгэн зэрэг барина гэдэг жирийн нэгний хийж чадах ажил биш юм. Азар энэ хэд эсрэг ертөнц рүү олон удаа орж гарсан тул анхаарах зүйлсээ хэдийнэ сайн мэддэг болжээ. Тэд бүх нарийн ширийн зүйлсээ хилэлцэж дууссаны дараа Уиллийн царай гинт цонхиж цайв. Тэнгэр өөд харахад толгойн эргэж бүх зүйл оронгоороо эргэх шиг болов. Өнөөх танил айдас дахин төрж хэдэн жилийн өмнөх явдлыг нь гинт санагдууллаа. Тэр үед Уилл дөнгөжил жаахан хүүхэд байсан юм. Тэр хуучин муу модон байшинд сэрхтэй. Гинт када нэгэн мөрөө хачин дүрс гэрэн хисүүчилж байхыг харав. Уилл огт эргэлзэлгүйгээр гохоо дарсан боловч энгийн сум тэр мангас тогтхонч нөлөөссөнгүй. Харин ч эсрэгээрээ түүнийг бүр их өөрлөж орхив. Тэрээр харанхуй ой руу толгой мэдэн зүгтхаас өөр аргагүй болов. Урд нь олон мөчөртэй нэгэн хатсан мод харагдав. Хүү огтхонч тэнэгэлзэлгүй дээшээ авирлаа. Гэвч доошоо хартал өнөөх мангас хэдийнэ модны доор ирчихсэн байв. Уилл айсандаа болоод хөл алдан газарт унав. Эцэст нь тэр мангасын савраас мултарч чадсангүй. Ухаан балартах зуур Викнагийн үр рүү чирэгдэн оров. Нойтон замагтай газар тэмтрүүлүүд хөдөлж Уиллийг байрнаас нь хөдлөхгүйгээр чанга хүлжээ. Викнагийн шивний түүний сүнсний гүнд хүрч сонсогдов. Би бас чи. Бид эцэст нь хамтдаа гэрэлд ирээдүй бүтээж чадхаар боллоо.
Уйл гинт дурсамжаасаа сэрв. Найзуудынхаа санаа зовсон асуултуудад тэр дотор хайцаа хэлж зүрхэлсэнгүй. Харин зүгээр л хитрхи их сандарч байна гэж бодол хийлв. Гэвч Уйлын мдээгүй зүйл гэвэл дүү холсон ч бас толгойн эргэж бүх зүйл оронгоороо эргэх шиг болж байлаа. Хэдийгээр гаднаасаа зүгээр л тоглож байгаа мэт харагдавч хүүхдүүд хичээлээ тараад гэр рүүгээ явсны дараа багш нь хойлог нэг буланд хоосон агаартай ярьж байхыг харав. Тэгээд тэр даруй эцэг эхийг нь дууджээ. Хойлог ганцаардан коридорт сууж байлаа. Ах майк нь ирэх хүртэл тэрээр тисэж ядан тайлбарлахдаа өөрийгөө хоосон агаартай яриаггүй гэв. Харин нэгэн сайхан сэтгэлд хүн түүнд анхааруулж байгаа гэлээ. Хотхон дутхгүй аимшигт мангасууд гарч ирнэ гэж тэр хүн өөрийг нь хамгаална гэж амласан гин. Майк харин дүүгээ хий юм харж байна гэж бодов. Аюултай мөчөд байхгүй авралыг хүлээж суухаар сэтгэл санаагаа чангалж өөрийгөө хүчрхэгжүүлсэн дээр харин цэргийн хяналтын бүс дэх хуаранд доктор эсрэг ертөнцийн хачин жигтэй амьтдыг судалж байлаа. Харамсалтай нь ийм их хугацаа өнгөрсөн ч түүний судалгаанд ямар ч яхиц гарсангүй. Доктор бүх зүйлийн түлхүүр нь Элвинд байгаа гэж үзв. Түүнийг яаралтай барьж авчрах хэрэгтэй. Харин өнөө оройн эсрэг ертөнцийг судлах ажиллагаа бол үнэндээ арга мухардсандаа хийж буй өөр нэгэн хувилбар юм. Энэ талд байгаа цагдаагийн дарга Хоппер бүх зүйлээ бэлдээд хөтлөхөд бэлэн боллоо. Элвин ардаас нь салахгүй дагсаар байв. Түүнтэй хамт эсрэг ертөнцийг судлах хүсэлтэй байгаагаа хэлв. Хоппер огтхонч эргэлзэлгүй шууд татгалцлав. Хэрвээ Элвин Викнад баригдвал тэгвэл бүх зүйл дуусна гэсэн үг. Түүнээс гадна цэргийнхэн Элвинийг хаасайгүй эрен сурвалжилж байгаа. Хоппер дахин сануулв. Тэрээр энэ удаад эсрэг ертөнц рүү нэвтрэхтэй. Зөвхөн мэдээлэл цуглуулах зорилготой. Викнатай орооцолдох бодолгүй байгаагаа хэлв. Элвин өөртөө хамт аюул руу орох ямар ч шаардлага байхгүй. Дүр зураг хотын сургууль руу шилжив. Сагсан бөмбөгийн багийн ахлагч шүүгэн доторх тижээвэр могоод өгтлээ айв. Хаалган дээрх тамхины галын сүмийн зурвсыг хараад үүнийг хэн хийснийг тэр дороо л ойлгов. Дастиныг эддгийн булшны чулуун дээр ирэхэд чулуун дээр дахиад л элдв зүйл ирээдсэн байхыг олж харав. Тэрээр цэвэрлэгч бодисаа гаргаж ирээд цэвэрлэх гэтэл дээр нь наалцсан зүйл будаг биш байлаа. Харин өтгөн цусны толбо байв. Хажуугийн навчин доор тижээвэр могоонсыг нуугдсан байлаа. Энэ бол гарцаагүй сагсан бөмбөгийн багийнхны хариу цохилт байв. Дастиныг ухаан орох үед сагсан бөмбөгийн багийн хідэн залууст хэдийн бүслэгдсэн байлаа. Хэд хэдэн удаагийн аюултай тулгарсан туршлага нь түүнд баг зэрэг зориг нэмсэн байв. Гэвч түүний хүч чадал нь зоригтой хүрсэнгүй. Дастин тэндээ өгтлээ зодуулв. Ингээд тэрээр өнөө оройн ажиллагаанаас хоцров. Найзууд нь Дастиныг яагаад ирээгүйг гайхаж байтал Асаас Элвинийх нь наашаа ирж явахыг харав. Майк баярлан урагшгүйлээ. Энэ хос сүлд саснаасаа хойш хэдэн сарын турш уулзалтаагүй байсан юм. Тэр хоёр байшингийн дээвэр дээр суугаад бие биенээ хэрхэн санснаа хүүрнэлдэв. Майк ирээдүйнхээ тухай мөрөөдөж эхлэв. Хэрвээ Викнаг нэг мөсөн устгаж чадвал тэрээр Элвинийг аваад хинч танихгүй газар руу явахыг хүсэж байлаа. Тэнд ямар ч аюул занал тэмцэл байхгүй. Тэр хоёр амар амгалан жаргалтай амьдарч чадна. Мэдэхгүй байтал шүн болжээ. Чөтгөр агнах багийн ажиллагаа албан ёсоор эхлэв. Лукас шалтгаангүйгээр ирээгүй тул Уйл түүний ажлыг орлохоос өөр аргагүй болов. Дурангаар цэргийн цувааны хөдөлгөөнийг ажиглаж эхлэв. Харин Хоппер урьдчилан бэлдсэн нууц замаар баазын үүдэнд байх хаягдсан байшин руу сэмхэн нэвтрлээ. Энэ үед бүгд товсон газраа ирээд байв. Оройн 10 цаг төхөж байлаа. Цэргийн цуваа эсрэг ертөнцийн үүдэнд аажмаар хурж ирэв. Ажиглалтын баг бүгдийг бэлэн байхыг сануулв. Хоёр цэрэг гар шидэгч барин үүдэн дэх торлог саадыг шатааж эхлэв. Шатах чимээ гарахтай зэрэгцэн их хэмжээний утаа агаарт тархав. Үзэгдэх орчин илт муудаж эхлэв. Хоппер утаан дундуур хурдтай гүйн орлоо. Харуулуудын анхаарал сарнах зуур хамгийн ойр байсан цэргийн машин руу өсрөн орлоо. Удалгүй. Зузаан сааданд том нүх гарлаа. Хоппер нүсэр цувааг даган эсрэг ертөнц рүү амжилттай нэвтэрч чадав. Бүгд нэгэн зэрэг гүнзгий амьсгаа авав. Төлөвлөгөөний хамгийн хэцүү хэсэг ард хоцорлоо. Одоо харин тэднээс л бүх зүйл шалтгаална. Стив микроавтобусаа жолоодон эсрэг ертөнц дэх цуваатай хурдаа тааруулан явж байв. Энэ бол Хоппертэй холбоо тогтоох гол түлхүүр юм. Гэтэл гинэт радио холбоогоор хүчтэй мөргөлдөх чимээ сонсогдов. Бүгдийнх нь дотор харанхуйлаад явчихв. Хопперт ямар нэгэн зүйлс тохиолдоо юу? Уйлын шилэн хүзүүний үсэн арцаж биеэр нь хүйт оргиод явчихв. Түүний хараа тасалдан гяс хийж эхлэв. Цэргүүд халтлагад өртөж байгаа нь бүрэлдсэн харагдана. Уйл үнэхээр эсрэг ертөнцийн мафтай холбоо тогтоосон байжээ. Хопперийн сууж явсан цэргийн машин ухрахыг оролдов. Гэвч мангас хид хараа машины бүхээг дээр гараад ирэв. Зузаан хуйг нэвтлэн жолоочийг хөнөөчихлөө. Цэргийн машин жолоодлоггүй болж том модыг мөргөн зогсов. Харин дохио хүлээн авч байсан микроавтобус эрчим хүчний хит ачаалаас болж ивдэрчээ. Хоппер шүд 100 машинаасаа мөлхөн гарч ирэв. Азар түүний гэмтэл тийм ч хүнд биш байлаа. Гэвч бодит ертөнцтэй холбоо бүрмөсөн тасарчээ. Өөр сонголт байсангүй. Хоппер өвдөлтөө төвчин даалгавраа ганцаараа биелүүлэхээр ой руу оров. Энэ үед уйлч ачаалсаа дийлэлгүй газарт унлаа. Гэвч нүдэнд нь тасархаа дүрсүүд гяс хийсээр байв. Нөгөө мангас ойн дундуур хурдлан давхиж харагдан. Эцэст нь тэр эсрэг ертөнц дэх Робины гэр рүү дайрав. Эвцэгтэй мөчөд уйл алгадуулан сэрлээ. Гэвч тэр Робин руу айсан харцаар ширтэв. Харин бодит ертөнц дэх Робины гэрт
Дүү хойлон тасралтгүй анивчих гэрэл рүү ширтэж байлаа. Гинэт таазанд хачирхалтай ан цав гарч ирэв. Нөгөө мангас эсрэг ертөнцөөс гараад ирлээ. Их охин хоёр айсандаа ван дотор нуугдав. Гадаа нэг мангас чимээгүйхэн ойртож байлаа. Түүний мөчнүүд нь маш хүчирхэг бөгөөд толгой дээрээ нэгэн том цэцэгтэй ажээ. Мангас ван руу ойртох үед хаалганы цаанаас гэрийн эзний дуудах чимээ сонсогдов. Тэр ч бас гэрт нь ямар нэгэн зүйл болохгүй байгааг анзаарчээ. Охиныхоо унтлахын өрөө рүү болгоомжтой алхан орлоо. Гэвч аимшигт мангас гинэт түүний ард гарч ирэв. Эцэг нь ганц цохилтоорлох газарт унчихлаа. Хоол ээжтэйгээ ванаас мөлхөн гарч ирэв. Тэдний нүдэнд айдас дүүрэн байлаа. Уг нь тэр шөнө 50 мунтаж байсан юм. Гэтэл гинэт өрөөний гэрэл анивчиж эхлэв. Тааз нь ямар ч шалтгаангүйгээр цуурч домогт мав орон зайн хаалтыг нэвтлэн толгоогоо цохиулв. Хоолын орныхоо ирмгээс чанга хатгалаа. Ингэснээр мангаст өөр ертөнц рүү чирэгдсэнгүй. Тэр хашгирсаар угаалгын өрөө рүү гүйж оров. Ээжтэй мангас ирснийг хэллээ. Ээж нь ихэндээ охиноо хардаарч зүүдлээ гэж боджээ. Харин толгой дээрх цусыг нь хараад сая л нэг юм биш болсныг ойлгов. Угаалгын өрөөний гэрэл замбраагүй анивчиж эхлэв. Мангасын хүнд хөлийн чимээ улам ойрцоор. Азар аав нь цагтаа ирлээ. Тэр тэдэнд баг зэрэг хугацаа хожиж өгөв. Ээж нь энэ хооронд охиноо дагуулсан цогтлаа. Гэвч мангас ан цаваар дамжин хаалганы өмнө гинэт гарч ирэв. Тэр хоёр гал тогооны өрөөнд хашигдаж зүгтах газаргүй болов. Аюултай мөчид ээж нь охиноо ардаа нууж мангастай ганцаараа тулалдахаар шийдэв. Нэнси Элвин нар гэрт нь ирэх үед нүднийх нь өмнөх аимшигт дүр зураг тэднийг цочролд оруулав. Эцэг ихэнд цусан дунд хөдөлгөөнгүй хөвтөн бяцхан хойлог эсрэг ертөнц рүү аваад явжээ. Маавын гарч явсан ан цав хаагдаж байгааг хараад Элвин огтхонч эргэлзэлгүй дотогш дайран орлоо. Нэнси эцэг ихийг нь яаралтай имлэг рүү хүргэв. Тэр хоёрын биеийн байдал хүнд байсан ч Азар амь насанд нь аюулгүй байлаа. Найзууд нь уурлаж байсан ч бас зарим зүйлийг ойлгохгүй байв. Яагаад маав зөвхөн бяцхан хойлог авч явсан юм бол? Тэгээд ч эцэг ихийг нь яагаад амьд үлдээв? Энэ бүхэн үйл сургуу болсон үеийнхтэй тун төстэй байна. Өнөөдөр яг 11 дугаар сарын 3-ны өдөр. Үйл 6-ны өдөр баригдсан. Өөрөөр хэлбэл 3 хоногийн дараа ямар нэг зүйл болох нь их маав Викн маш том хуйлдаанд төлөвлөж байгаа бололтой. Одоо түүнийг зогсоож хойлог аварч чадах цорын ганц хүн бол зөвхөн Элвин л байх шиг байна. Хойси. Эсрэг ертөнцийн тэнгэр үргэлж манан будантай байдаг. Элвин нэргэн тойрноо маш болгоомжтой ажиллав. Гинэт урд зүгээс сулхан чимээ сонсогдов. Тэр даруй эргэж хараад модны ард нуугдав. Нөгөө хүний ойртохыг хүлээв. Элвин гарааг өргөн ёр бусын хүчээ ашиглах гэтэл тэр өөрийгөө маш том андуурснаа сайн нэг мэдлээ. Ирсэн хүн нь түүний өргөж авсан аав Хоппер байв. Элвин гадаа юу болсон талаарх бүх зүйлийг товчхон тайлбарлаж өгөв. Үүний дараа тэр хаасайгүй сэжүүр хайж эхлэв. Газар дээр тодорхой зайтайгаар цусны мөр үлджээ. Энэ нь шархатсан Викнагийн үлдээсэн мөр байх ёстой. Энэ л хойлог олох цорын ганц найдвар болов. Харин бодит ертөнцид үйл өөрийн хачирхалтай байдлаа ээждээ илчлэв. Тэр мангастай хараагаа хуваалцаж чаддаг бололтой. Мангасын нэгдсэн ухамсартай холбогдсон мэт санагдаж байна. Хамгийн сүүлд Викнад баригдсанаас хойш энэ мэдрэмж хэд хэдэн удаа дараалан төржээ. Хажууд нь байсан Робин сонсоод өөрийн саналаа хэлв. Магадгүй үйл бол нэг төрлийн дохио хүлээн авахч байх. Хоёр ертөнцийн хоорондох харилцааны гүр болж чадна. Үйл үүнийг сонсоод нүдэн сэргэв. Өмнө нь хэд хэдэн удаа Викн гарч ирэхэд түүний дагц нь хүйт оргиж байсан юм. Магадгүй Робины хийсэн аргыг үнэхээр туршиж үзэж болох юм. Ээж нь хүүдээ муу зүйл тохиолдохоос маш их санаа зовж байв. Түүнийг эрсдэлд орохгүй байхыг хичээнгүйлэн ятгав. Гэвч үйл нэгэнд шийджээ. Юу ч болсон туршиж үзэх хэрэгтэй гэж хэлв. Дараагийн мөчид тэр Робинтай хамт хойлогийн сургаггүй болсон сургууль дээр ирэв. Тоглоомын талбай дээр хөл тавих агшинд танил мэдрэмж дахин төрөв. Тэнгэрч бас эргэлдэж байлаа. Энэ бол Викнагийн дараагийн хохирогчоо дээрээс харж буй хараа байх ёстой. Үүнийг бодоод үйл нэгэн аимшигтай үннийг ухаарав. Тэр Викнатай ухамсараа хуваалцах үед Викнаж бас түүний дотоод сэтгэлийг эргүүлэн таньдаж байдаг. Өөрөөр хэлбэл тэр бодит ертөнц дэх Викнагийн нүд болжээ. Эсрэг ертөнцид Элвин болон Хоппер нар Викнагийн цусны мөрийг дагав. Айн гүн рүү хүртэл мөшгөв. Охины сэтгэлд хүчтэй төгшөөр төрж эхлэв. Түүний алхааг өөрийн ирэхгүй хурцсав. Гэвч дараагийн мөчид тэр хоёр зэрэг зогсов. Учир нь урт талын замыг асар том махан хан хаажээ. Элвин газраас хойлогийн гутлыг оллоо. Тэр хойлог энэ хананы цаана байгаа гэж таамаглав. Тэр юр бусын хүчээрээ ч хойлог мэдэрч чадахгүй байсан нь аргагүй юм. Гэвч газраас ургасан энэхүү махан хан нүүл хүртэл өндөр байв. Дээгүүр нь давах ямар ч боломжгүй. Элвиний зүн совин түнд хэлв. Энэ хананы цаана нэгэн Викнагийн өөрийн гараар бүтээсэн шинэ ертөнц нуугдаж байна. Үнэн хэрэгтээ түүний таамаглаж байсанчлан байв. Олцогдсон бяцхан хойлог бүрх малгайтай хүний заавраар тансаг зэрэглэлийн өндөр барилга руу алхан орлоо. Бяцхан охин огтхонч эсэргүүцсэнгүй. Бүх зүйл маш эрдэм мэт харагдаж байв. Хойлыг бодит ертөнцид байхдаа энэ бүрх малгайтай хүнийг харж байжээ. Жирийн хүмүүс түүнийг агаартай ярьж байна гэж боддог байв. Үнэн дээр тэр бүрх малгайтай хүнтэй харилцаж байсан юм.
Нөгөө талс нь түүний болон гэр бүлийнх нь аюулгүй байдлыг хамгаална гэж амлажээ. Одоо тэр үнэхээр амлалтаа биелүүлв. Хойсыг Векнагийн гараас авраад зогсохгүй. Түүнийг Векнагаас хол энэ газарт байрлуулжээ. Бүрх малгайтай хүн түүнийг энд 50 амьдар гэж хэлв. Удахгүй хойсгийн гэр бүл болон найз нөхд нь мөн нэрж уулзах болно. Бяцхан хойс юунд итгэв. Бүрх малгайтай хүний хэн болохыг огтхонч сэжилсэнгүй. Харин энд Эливин болон Хопер хоёр махан ханыг нэвтлэхээр хичээж байна. Гэвч тэр хоёр бүхий л аргаа барлаа. Өөрийгөө нөхөн төлжүүлдэг энэ хаалтыг яагаад живдэж чадсангүй. Эливин хэсэг амарч юр бусын хүчээ нөөцлөхөөр шийдэв. Тэгээд хүчээ цуглуулж байгаад махан ханыг цөм цохино. Хопер түүнийг дэмий хүчээ үрэх хэрэггүй гэж ятгав. Энэ бол зүгээр нэг бүдүүлэг хүчээр шийдэх асуудал биш. Түүнээс гадна хойсыг тэнд байгаа гэдэгт тэр итгэлгүй байлаа. Тэр хоёр ширүүн маргалдаж байх үед асаас гинэт цэргийн машины нүргэн сонсогдов. Эливин зүгтхаар зэхэж байтал машин дээрх дууд долгионы зэвсэгт хүчээр баригдчихв. Цэргүүдийг махан хананы дэргэд ирэх үед Хопер хөдөлж чадахгүй болсон Эливинийг аваад аврах том сурталчилгааны самбарын ард нуугдав. Ахлах офицер ихэндээ ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарсангүй. Гэвч Хоперийн орхисон хутгийг харах хүртлээ тэрээр тэр хоёрыг ойрхон нуугдаж байгааг гадарлав. Тэгээд дууд долгионы зэвсгээ ажилуулах тушаал өгөв. Ойр орчмыг ялгуургүйгээр нийт нэгэнгүй нэгжлээ. Эливиний тарчлан хашгирхдуу цэргүүдийн анхаарлыг тэр дороо татав. Тэд сурталчилгааны самбар руу шуурхай төхөж ирлээ. Хопер цаашид нуугдах боломжгүйг ойлгов. Тэгээд өөрөө төрүүлж довтолж эхэллээ. Цэргүүдийн эхний галыг төвөггүй болтлаа. Тэр шууд гар бөмбөг гаргаж ирээд шидэв. Үүссэн эмх замбраагүй байдлыг ашиглан Хопер бууга гаргаж мэргэн буудаж эхлэв. Дууд долгионы зэвсгийг байнд нь устгаж чадлаа. Эливин хөдөлж чаддаг болмогцоо тулаанд шууд нийтэв. Тэрээр ганцхан хөдөлгөөнөөр цэргийн багийг арчиж хаялаа. Харин бодит ертөнцид байгаа үйл сургууль дээрээ байхдаа Маурийн ухамсартай зоригтойгоор холбогдов. Хараага хуваалцсны ачаар тэрээр дайсан нэгэн бяцхан тарган хүүг оносныг олж мэдэв. Тэр энэ мэдээг найзууддаа дуулахаар яарвчлав. Бяцхан хоолой бол Векнагийн ердөө эхний байн байж тэр илүү олон хүүхэд хулгайлахаар төлөвлөж байна. Шалтгаан зорилго нь тодорхойгүй ч үйл үүнийг ашиглан хариу цохилт өгөх боломжтой. Тэр нарийн төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулжээ. Эхлээд бяцхан тарганыг аюулгүй газар аваачиж хамгаална. Дараа нь түүний гэрт хавх тавина. Ирэх Маурийг тэнд нь кисгэн. Тэгээд далимдуулан түүн дээр байршил тогтоогч суулгана. Ингэснээр Векнагийн төлөвлөгөөг нурааж үүргийг нь олж хольсог аврах боломжтой болно. Бүгд энэ аргыг зөв гэж үзлээ. Гэхдээ Векнагийн байна. Үнэхээр бяцхан тарган байх ёстой. Үнэндээ уйлын таамаг огтхонч зөрсөнгүй. Эсрэг ертөнцид байгаа бүрх малгайт ир хольсод хэлв. Дараагийн ирж уулзах хүн бол түүний ангийн найз бяцхан тарган гин. Бяцхан охин өөрийн ирэхгүй сандарч эхлэв. Учир нь сургууль дээр бяцхан тарган түүнтэй үргэлж түнжин муутай байдаг байлаа. Бүрх малгайт ир урдын адил дүлгүүн байв. Бяцхан тарганыг ямар ч хэрэг тарихгүй гэж амлав. Одоо тэр түүнийг авахаар явлаа. Явхаасаа өмнө бүрх малгайт ир дахин сануулв. Үүдний жижиг төгөл рүү яасан ч орж болохгүй шүү. Бяцхан хоолой баяртайгаар толгой дохин зөвшөөрөв. Учир нь бүрх малгайт ир түүнд хамгийн дуртай тоглоомыг нь өгчээ. Гэвч хоолойг гэр рүүгээ орох үед төгөл дотроос хэн нэгэн өөрийг нь ажиглаж байгааг бүдэг бадаг мэдрэв. Эхэндээ хоолой үүнийг нэг их тоосонгүй. Энэ танихгүй байшинд тунч зугаатай тоглож байлаа. Гинэт гадаа хаалганы хонх дуугарлаа. Охин зориг гарган хаалгаа нээв. Гэтэл тэнд хинч байсангүй. Гэхдээ шуудангийн хайрцгийн таг нээгдсэн байв. Дотор нь нэгэн зурус байлаа. Түүн дээр бүрх малгайт ирд түүний тусламж хэрэгтэй байгаа тухай бичжээ. Мөн газрын зураг зуужин хавсрагсан байв. Хоол уг нь эрсдэл гаргахаас зүрхшээж байв. Гэвч ах Майкийнхаа зоригжуулсан үгсийг эргэн саналаа. Эцэст нь тэр зориг гарган ой руу алхан орлоо. Яг тэр мөчид аврах том махан хананы нөгөө талд цэргийн томоохон анги тусламж үзүүлэхээр аль хэдийн иржээ. Харамсалтай нь Эливин Хопер хоёр аль хэдийн сурггүй алга болсон байв. Хар арьст командлагч маш ихээр хилэгнэж байна. Тэрээр дайралт хийсэн новшнуудыг заавал барихаа тангараглав. Гэвч Хопер Эливин хоёр яг одоо холгүйхэн нуугдаж байгааг тэр мэдсэнгүй. Түүнчлэн тэд цэргийн нэгэн цэргийг олзолж амжжээ. Тэд махан ханыг хэрхэн нэвтлэхээ мэдэхгүй байсан тул олзлогдсон цэргээс эхлэхээр шийдэв. Хэрэгцээтэй мэдээлэл олж авч чадах эсхийг нь үзэхээр болов. Эливин шууд л юр бусын хүчийг ашиглан олзлогдогчийн оюун санаанд нэвтрлээ. Гэтэл нөгөөх нь нэлээд өндөр тушаалын офицер байж таарав. Тэрээр цэргийн олон нууцыг мэдэж байлаа. Гэвч түүний дурсамжийн хамгийн гүнд цэргийн бүсийн лабораторид нэгэн хаалга нуугдаж байв. Тэр бол нууцлаг металл хаалга байлаа. Эливин энэ хаалганы дурсамжийг хүчээр нээхийг оролдох үед энэхүү хаалганы дурсамж сэргэхэд олзлогдсон офицер ширүүн эсэргүүцэж эхлэв. Эцэст нь тэрээр ачааллаа дийлэлгүй ухаан алдаж унлаа. Гэвч Эливин төмөр хаалганы цаана юу байгааг тодорхой харж амжжээ. Тэнд нэгэн хүнийг хорьсон байв. Тэр хүн өөртөө адилхан юр бусын хүчтэй нэгэн байлаа. Тэр хоёр нэгэн боломжийг зэрэг бодлоо. Цэргийнх нь Векнаг барьж явжээ. Харин бодит ертөнцид хар арьст Луксийн дүү ангийнх нь хүүхдийн нэрээр тусгай орцтой пицца барин бяцхан тарганы гэрт зочлов. Үр дүн нь хүлээлтээс зөрсөнгүй. Бяцхан тарганы гэр бүлийнхэн бүгд ухаан алдаж унав. Уйс болон бусад нь аль хэдийн хүлээж байлаа. Өмнө нь гаргасан төлөвлөгөөний дагуу хоёр нь машин барин бяцхан тарган болон түүний гэр бүлийг авч яв.
Бусад гишүүд нь бяцхан тарганы гэрт үлдэж, төрөл бүрийн хавх бэлдэж эхлэв. Уйл Викнаг өнөө шөнө ирнэ гэдэгт итгэлтэй байлаа. Тэр үед түүнд хатуу сургамж өгөх болно. Хэлсэн ёсоор боллоо. Шөнө болоход өрөөнд доторх гэрэл тогтворгүй анивчиж эхлэв. Викна орон зайн ан цавыг нэм бяцхан тарганы унтлагын өрөөнд нэвтрлээ. Гэвч орон дээр зөвхөн хиймэл хүн хэвтэж байв. Энэ үед Лукас гарч ирлээ. Тэрээр Викнагийн анхаарлыг зориуд татав. Түүнийг өөрийнхөө араас дагуулна. Алхамаар өрхөнд орууллаа. Олон бэрхшээлийг туулсны эцэст Викна эцэст нь төмөр торны дунд гацжээ. Аль хэдийн бэлдсэн байсан Нинси түүний нуруу руу байршил тогтоогч харав. Дараа нь хид хідэн шатаагч шингэнтэй шил шидэглээ. Мангас бүх биеэрээ дүрэлсэн шатаж эхлэв. Тэрээр дургуйцсан хид эрхрв. Тэгээд хаалтыг эвдэн эсрэг ертөнц рүүгээ зугтлаа. Уйлын төлөвлөгөө маш амжилттай хэрэгжив. Гадаа хүлээж байсан Дастин болон нөгөөх нь Викнагийн байршлын дохойг барьж авчээ. Гэвч тэрээр чиглэлээ хурдан өөрчлөв. Энэ амтан гинэт уйлын байгаа ферм руу чиглэн давхлаа. Харин энэ үед уйл мангас ойртож байгааг мэдэрсэн бололтой. Мангас ийм зүйл хийн гэж тэр сансангүй. Тэр бяцхан тарганы байршлыг мэдчихсэн байж одоо ширүүн тулаан болох нь тодорхой боллоо. Ферм дээр байгаа бусад хүмүүс дөнгөж сэрсэн бяцхан тарганыг тайвшруулахыг хичээж байв. Гэвч тэрээр зөрүүдлэн тэднийг өөрийг нь хулгайлсан муу залуус гэж бодсоор байлаа. Уйлын дагц хүйт орох хүртэл догшин мангас ферм рүү дайран орж ирэв. Жойс тэнд байгаа цорын ганц насанд хүрсэн хүн байлаа. Тэрээр мангастай тэмцэхээр сүхэ зоригтойгоор далайв. Уйлын сэтгэл маш их түгшиж байна. Тэрээр зөнгөөрөө Викнагийн ухамсартай холбогдож мангасын хөдөлгөөнийг хүчээр хяналтандаа авлаа. Дөнгөж ирсэн Стивч их зүйл бодож амжсангүй. Хаазаа тултлан гიშгэж шууд очиж мөргөв. Викна ямар нэг зүйлийг ухаарсан бололтой. Дахин ангал нээж эсрэг ертөнц рүү зүгтэн буцав. Стивийн толгойд нэгэн зоримог санааг ясгив. Тэр нь эсрэг ертөнц рүү явах байлаа. Чөтгөрийн хааны мөрийг үргэлжлүүлэн мөшгөхөөр шийдэв. Харин газар унсан уйл Чөтгөрийн хааны нүдээр хулгайлагдсан өөр 3 хүүхдийг олж харав. Бяцхан тарган бол Викнагийн олон байнуудын ердөө нэг нь байжээ. Тэр юу төлөвлөж байгаа нь тодорхойгүй ч. Гэхдээ нэг зүйл баттай байна. Тэр нь Викн дахин олон хүүхэд хулгайлах болно. Яг энэ үед Майк, Лукас хоёр амьсгадан гүйж ирэв. Тэд ирэх замдаа цэргийнхэн жижиг хотын 10 орчим насны бүх хүүхдийг автобусанд суулгаж байхыг өөрсдийн нүдээр харжээ. Цэргийн доктор сүүлийн үеийн сургаггүй болсон хэргийн материалуудыг үзээд Элвинийг эдгээр хүүхдүүдэд хор хөнөөл учруулах гэж байна гэж андуурчээ. Тиймээс хотын бүх хүүхдийг нэг дор цуглуулсан байна. Аюулгүй байдлыг нь хамгаалж байна гэж хэлж байгаа ч үнэн дээр тэднийг өгөөж болгон ашиглаж Элвинийг гаргаж ирэх гэсэн хэрэг байв. Гэвч доктор огтхонч төсөөлөөгүй зүйл бол энэ үед Элвин эсрэг ертөнцид байгаа явдал юм. Харин эдгээр хүүхдүүдэд үнэхээр санаа зовж байгаа хүмүүс бол уйл болон түүний нөхөд байлаа. Викнагийн эцсийн зорилго бол эдгээр хүүхдүүд мөн гэдэгт тэд итгэлтэй байв. Тэднийг цэргийн хуарангаас яаж игээд аврах хэрэгтэй. Азар мултарч чадсан бяцхан тарганд чухал үүрэг даалгав. Тэр нь үе тэнгийнхнийхээ хуваар өөрийгөө барьж өгөх явдал байлаа. Хүүхдүүдийг хорж буй майханд орсныхоо дараа тэрээр богино долгионы станцыг бие засах газрын буланд нуун. Ингэснээр бусад нь дохиогоор дамжуулан байршлыг нь тогтоож дараагийн аврах ажиллагаанд бэлтгэх боломжтой болох юм. Харин эсрэг ертөнцид байгаа Стив болон бусад хүмүүс мөн л асуудалд ороод байлаа. Тэдний замыг аврах том хан хааж машин хүртэл тэнд гацчихв. Энэ үед Дастин багийнхаа тарих гэдгийг харуулж энэ аврах хан тойрог хэлбэртэй бөгөөд эсрэг ертөнцийг бүхэлд нь бүрхсэн байна гэж таамаглав. Тойрч гарах арга байхгүй нь тодорхой. Өмнө нь тэд хэд хэдэн удаа мөшөвч төхөөрөмжөөс ирсэн тодорхой давтамжуудыг хүлээн авсан. Дастин хэд хэдэн дохионы шугамыг холбож үзээд тэдгээрийн огтлолцох цэг нь яг Хокинсийн лаборатори болохыг олж мэдэв. Тэр газар бол бүх зүйл ихэлсэн цэг юм. Тэрээр тийшээ очиж үзэх хэрэгтэй гэж үзв. Магадгүй тэнд Элвин эсвэл Викнатай таарч мэднэ. Харин аврах хананы нөгөө талд орших шинэ ертөнцид бяцхан хойлог газрын зургийн дагуу явсаар хадны ангал руу тулж ирээд зогсов. Тэрээр дурангаар дутагш хартал гинэт нэгэн хүний дүрсд ясхийхийг олж харав. Бяцхан охин айсандаа эргэж харан зогтов. Гэвч нөгөө тал нь түүнийг дагаж ирнэ гэж сансангүй. Хоол яаран сандран толгодын ард нуугдаж зориг гарган дээшээ хартал ирж буй хүн нь ухаангүй байсан Макс байлаа. Сайн уу? Сүүлчийн ослын дараа Макс ухаангүй ургамлан хүн болсныг мэдэх байх. Тэр эмнэлэгт хэвтэж байгаа. Лукас боломжтой гарвал түүнийг эргэж очдог. Тэрээр үргэлж түүний дуртай хөгжмийг тоглуулж өгдөг. Максыг сэрэх гайхамшиг тохиолдно гэж найдаж байв. Гэвч хоол огтхонч төсөөлөөгүй зүйл нь түүнтэй энд таарсан явдал байлаа. Тэгвэл эмнэлэгт хэвтэж байгаа хүн хэн юм бэ? Максийн царай төгшүүртэй харагдаж энд аюултай гэдгийг дохиогоор ойлгуулв. Тэд хадны ангал руу аль болох хурдан буцах ёстой. Замдаа тэр хоолойд тайлбарлаж өгөв. Өмнө нь ирсэн зурус болон газрын зураг нь үнэндээ Макс бүрх малгайт хүний нэрийг ашиглан үлдээсэн зүйлс байжээ. Зорилго нь хоолойг өөртөөгөө уулзуулахаар хөтлөх байв. Тэр бүрх малгайт хүн бол сайн хүн биш. Харин Чөтгөрийн хаан Викнагийн хувилгаан дүр юм. Эхэндээ хоолой Максийн хийсэн үгэнд итгэсэнгүй. Тэрч байтугай түүнийг Викнагийн хувилгаан байх гэж сэжиглэж байв. Макс хэд хэдэн зүйлийг дараалан хэлэх хүртэл хоолойгийн ахын тухай энэ нь бяцхан охины эргэлзээг бүрмөсөн арилгав.
Үүний дараа тэрээр энэ хугацаанд тохиолдсон явдлаа ярьж эхлэв. Өмнөх бүлэгт Макс Викнагийн хуучин байшинд өхлийн ирмэг дээр байсан. Гэвч санаандгүй байдлаар энэ орон зайд гацчихсан. Тэр бодит ертөнц рүү буцах бүхий л аргыг хайж байлаа. Гэвч яагаад ч юм, Макс Хокинсийн лаборатори болон сургуулийн хэд хэдэн хэсэгт тасралтгүй хэрэн хэсэж байв. 30 жилийн өмнөх өгнөөтэй зарлалын хуудас харах хүртлээ. Тэр үед тэр ухаарсан юм. Энэ газар бол үнэндээ Викнагийн ухамсарын орон зай байлаа. Тоолж башгүй олон дурсамжийн хэлтэрхийгээр босгосон тортой адил. Үннийг мэдснийхээ дараа Макс хэд хэдэн удаа сэтгэлээр унаж хямарсан. Тэр өөрийгөө энд үрд гацлаа гэж бодсон. Нэгэн удаа санаандгүй байдлаар Лукасын имлэг тоглож байсан хөгжмийг сонсох хүртлээ. Максийн зүрхэнд итгэл найдвар дахин бадамлав. Дуу гарч буй зөв рүү чиглэн урагшилбал бодит ертөнцөд заавал буцаж очиж чадна гэдэгтээ охин итгэж байлаа. Гэвч Максыг энэ орон зайгаас гарахын даваан дээр хөгжим тоглуулагч доторх кассет гинт гацчихв. Түүний бодит ертөнцтэй холбогдох цорын ганц сэжим тасарлаа. Макс дахиад л үндэсгүй хөөх замд мэт болов. Түүнчлэн Викнагийн эцэст төгсгөлгүй мөрдлгөөс зугтах хэрэгтэй болов. Тоолж башгүй олон оролцлогын эцэст тэр эцэст нь энэ агууг олжээ. Энэ бол Викнагийн илрүүлж чадахгүй цорын ганц газар юм. Макс бяцхан хоолойд нухацтайгаар анхааруулв. Энэ ухамсарын орон зайгаас зугтах цорын ганц арга бол цорын ганц арга нь Викнагийн хажууд очиж боломжийг хүлээх явдал юм. Энэ үед Хоппер болон Элвин нар эсрэг ертөнцөөр урагшилсаар байв. Эцэст нь цэргийнхний нууцаар барьсан судалгааны баазыг оллоо. Тэд Викнад энд хоригдож байгаа гэж сэжиглэж байв. Элвин хүчрэхэд ер бусын чадварынхаа тусламжтайгаар бааз руу төвөггүй нэвтрлээ. Тэр хоёр удалгүй хүнд төмөр хаалганы өмнө ирэв. Гэвч судлаачдад түүнийг нээх хэрэг байсангүй. Элвин ер бусын чадвараараа хүчээр нээхээс өөр аргагүй болов. Хаалга алгуурхан суларч эхлэх үед чих заалам төгшүүрийн дохио гинт дуугарлаа. Ер бусын чадварыг дарах зориулалттай дууны долгионы дайралт. Араас нь шууд ирэв. Ямар ч бэлтгэлгүй байсан тул Элвин тэр дорой газарт унаж тулалдах чадваргүй болов. Доктор түүнийг олон жилийн турш ажиглаж байсан. Яаж урьдчилан бэлтгэл хийхгүй байх билээ. Хоппер ганцаараа тулалдахаас өөр аргагүй болов. Эмх замбраагүй байдал донд тэрээр тусгаарлах өрөөний хаалгыг санаандгүй мөргөж нээв. Тэгээд доторх тэмдрүүлт мангаст хоолоогоо боомлуулв. Элвин түүнийг аврах гэж хэд хэдэн удаа оролдсон. Гэвч түүнд хүч байсангүй. Азар ихцэгтэй мөчөд Хоппер хяналтын самрыг өшөглөж нээв. Мангасын хүлээснээс мултарч чадлаа. Тэрээр шаламгаа хөдөлж докторыг номхруулв. Ингээд нүүрлээд байсан аюулыг түр зуур шийдвэрлэж чадлаа. Одоо төмөр хаалгаар орж Викнаг устгахаас үлдлээ. Хоппер аль хэдийн өөрийгөө бэлдсэн байв. Тэр Элвинийг хурдан явахыг шаардав. Тэр биедээ тесрэх бодис ороосон байлаа. Хамгийн муугаар бодоход тэр аюул мангастай хамт өгч чадна. Элвин түүнийг зогсоохыг хүссэн. Гэвч түүний ер бусын чадвар бүр мөсөн дарагдсан байв. Тэр Хопперыг өрөө рүү орохыг харахаас өөр юу ч хийж чадсангүй. Охин өвдөлт шаналлаас дүүрэн хашгирлаа. Тэрээр энэ хүнийг үрд алдлаа гэж бодов. Гэтэл санаандгүй байдлаар төмөр хаалга гинт нээгдэв. Хоппер юу ч болоогүй мэт алхан гарч ирлээ. Элвин гайхшран дотогш харлаа. Өрөөнд хоригдож байсан хүн Викн биш байжээ. Харин нэг л танил харагдах өнгөт арьс эмэгтэй байв. Элвин түүнийг тэр дорой танив. Тэр бол олон жилийн өмнө сургуу болсон 8 байлаа. Харин бодит ертөнцид Уйл болон бусад нь хангасаар дамжин цэргийн баазын доод хэсэгт хурж ирлээ. Тэд хоригдож буй хүүхдүүдийг чимээгүйхэн аврахаар төлөвлөж байв. Гэвч төлөвлөгөө дөнгөж талдаа орж байтал нэгэн чалчаа хүүхэд мэдээ алдснаас болж бүх зүйл нурав. Олон тооны цэргүүд гүйж ирэн тэднийг бүслэн авлаа. Жойс энэ бүхэн хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө гэж тайлбарлав. Бяцхан тарганч мөн түүнийг дэмжин үг хэлв. Хэрвээ мангасууд хүрээд ирвэл та нар ганц минут ч тэсэж чадахгүй. Түүнийг хэлж дуусав үгүй юу? Уйсын шилэн хүзүүгээр хүйт оргив. Тэгтэл баазын гэрлүүд анивчиж эхэллээ. Бүх цэргүүд байлдааны бэлэн байдалд шилжив. Ган хавтангаар тагсан өнөөх ангал. Дотроос нь нүсэр цохилтын чимээ сонсогдов. Төд удалгүй нэгэн мангас газраас нэвт гарч ирлээ. Ширүүн гал нээсэн ч мангасын хуйгийг нэвтэлж чадсангүй. Гэтэл чөтгөрийн хаан гараа ганц хөдөлгөхөд нэг цэргийг төвөггүйхэн устгаж орхив. Дээр нь нэрмээс болж халтсан мангас ганц биш байлаа. Баазын хаасайгүй аимшигт дүр зураг өрнөж байв. Мак болон бусад нь нөхцөл байдлыг ойлгов. Мангасуудыг ална гэдэг бүтэлгүй зүйл байлаа. Одоо хамгийн чухал нь хүүхдүүдийг авч ухрах явдал юм. Гэвч энэ удаад мангасууд дэндүү олон байв. Бүр их магнаа хаан Викн өөрийн биеэр гарч ирлээ. Цэргүүд мангасын сул тал болох галаар довтолсон ч Викн түүнийг нь ямар ч хүч гаргалгүй буцааж нийцав. Хоёр талын хүчний зөрүү дэндүү их байлаа. Хүн төрөлхтөнд ялах ямар ч боломж байсангүй. Харин бааз дахь хүүхдүүдэд аюул нүүрлэв. Тэдэнд зүгтгч боломж олдсонгүй. Мангасуудад бүрэн бүслэгдэжээ. Эхний ээлжинд дамжиж ухарсан хүүхдүүдийн хувьд ч байдал дээрдсэнгүй. Нэнсигийн жолоодож явсан машин 2 мангасын хүчтэй цохилтод өртөв. Машин замаас гарч унхалцсан нь тодорхой байлаа. Хонгосын гүнд бусдыгаа тосгоор хүлээж байсан Лукас мөн л мангасуудын хавчлагад орлоо. Энэ үед бааз бүхэлдээ үхэлд цохилсоор дүүрв. Галдвал цус нөж холилдон. Яг л тамд хөл тавьсан мэт харагдана. Талбар дээрх бүх цэргүүд унаж дуусахад Викн гараа өргөн зөөлөн дохив. Үйл үйл үзэгдэх хүчинд татагдах мэт.
Агаарт алгуурхан хөөрлөө. Түүний чихэнд Викнагийн дуу сонсогдов. Сүр хүчтэй атлаа дог тохуу хийсэн мөнгө аястай байлаа. Магна хаан яагаад заавал хүүхдүүдийг сонгодог байсан нь? Тэдний бие махбод сэтгэл санаа нь эмзэг сул байдагтай холбоотой байжээ. Энэ нь ертөнцийг шинээр бүтээхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Харин Уилл тэр үед баригдсан хүүхдүүдээс хамгийн түрүүнд сэтгэлээр унаж бууж өгсөн нэгэн байв. Баривчлах ажиллагаа үндсэндээ дуусныг мэдэрсэн. Викна Уиллийг хог шиг нэг тийш шидэж орхив. Тэгээд эргэж харалгүй эсрэг ертөнц рүү алхам орлоо. Гэвч энэ үед олон мангасууд үлдсэн байв. Тэд талбайг цэвэрлэх ажлаа үргэлжлүүлсээр байлаа. Бүр Лукас болон бусдын аминд хүрэхээр завдаж эхлэв. Найз нөхөд нь бүгд мухардалд орсон байхыг хараад Уиллийн доторх уур хийсэн дургуйцас туйлдаа хүрлээ. Түүний биеэс урд өмнө байгаагүй асар их хүч оргилон гарав. Тэр мөчөд бүх мангасууд байсан газраа хөшиж орхилоо. Уилл хоёр гараараа хамаг хүчээ шавхан зангидахад мангасууд болон эсрэг ертөнцийн холбоо тасрав. Тэд уснаас гарсан загас шиг газар дээр тийжлэн унцгав. Найзууд нь юу болоод байгааг ойлгохгүй хэсэгтээс гайхаж хоцров. Нилээд хугацаа өнгөрсний дараа л тэд гинт ухаарлаа. Уилл 5 дугаар бүлгийн жинхэнэ гол дүр байж шүү дээ. Дээрх зүйлс бол хачирхалтай зүйлс цуурлын. 5 дугаар бүлгийн эхний 4 ангийн агуулга байлаа. Энэхүү цуурал нь 3 үе шаттайгаар үзэгчдэд хүрнэ. Дараагийн 3 анги 12 сарын сүүлээр цацагдана. Харин төгсгөлийн ангиуд нь 2026 оны 1 сарын 1-нд кино театруудаар гарч эхлэхээр төлөвлөгдөжээ. Хэрвээ танд боломж олдвол энэ киноны тасалбарыг худалдаж авах уу?